Hello guys, өнөөдөр бүгдээрээ Marvel Cinematic Universe-ийн 37 дахь бүр хэмжээний кино Fantastic Four First Steps киноны тухай ярилцах болно. Тэгэхээр энэхүү кино маань анх зарлагдсанаас хойш маш өндөр хүлээлттэй байсан. Ялангуяа над шиг MCU, Marvel Comics-ийн маш том фэнүүд донд хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг байсан. Яагаад вэ гэхээр энэ бол анх Marvel студийн өөрсдийнх нь хийж байгаа анхны Fantastic Four кино. 2019 онд Disney компани Fox студийг хөдөлж авснаар Fantastic Four, X-Men зэрэг томоохон алдартай Marvel-ийн дүрүүд иргэн MCU ертөнцид ирэх боломжтой болсон. Сүүлийн хэдэн жилүүдэд Marvel Cinematic Universe ерөнхийдөө бол уналтанд ороод исэн. Ялангуяа Endgame-ийн дараа Phase 4, Phase 5 Multiverse сага бол маш том бүтлгүүтэл болж өнгөрсөн. Тэр донд мэдээж зарим нэг сайн бүтээлүүд байсан. Loki Season 1, 2, Guardians of the Galaxy 3, тэгээ сүүлд Thunderbolts бас маш дажгүй болсон гэж сонссон. Энэхүү Fantastic Four-ын кино маань Phase 6-гийн эхлэл болж уналтанд ороод исэн энэхүү MCU-гийн дахин иргэн ирэлт болох одоо цэг нь болж маш өндөр хүлээлттэй байсан. Тэгээд энэхүү кино надад ямархуу сонирхсныг одоо сонирхцгаая. Би энэ киног анх зарлагдсан цагаас нь хойш хүлээсэн. Бүр анхны set design, постэр зураг, тэгээд cast зарлагтаас нь ахуулаад бүх ямиг одоо нэг бүрчлэн хүлээсэн. Тэр миний хүлээлтэнд энэхүү кино маань 2 үзсний дараа би бол хүрч чадсан гэж хэлмээр байна. Фэнүүдийн одоо цаг үеийн ялангуяа энэ ертөнцийн цааш үргэлжлүүлэхийн тулд энэ кино заавалчгүй амжилттай, тэгээд ашиг орлого өндөртэй, тэгээд зохиолын хувьд ч гэсэн сайн байх ёстой байсан. Тэгээд тэрийгээ бол хангалттай сайн биелүүлж чадсан гэж бодож байна би бол хувьдаа. Шууд дөрүүдээсээ яриад эхлэе. Гол дөрүүдэд Reed Richards-ийн дүрд Pedro Pascal, Sue Storm-ийн дүрд Vanessa Kirby, Ben Grimm-ийн дүрд Ebony Moss, тэгээд Human Torch-ийн дүрд Quentin Jones гэдэг жүжигчид тоглосон байгаа. Би анх жүжигчдийн каст зарлагдахад Pedro Pascal дээр жоохон эргэлзэжсэн. Би өөрөө Pedro Pascal жүжигчэнд бол дуртай. Гэхдээ яг Reed Richards-ийн дүрд их тохирохгүй юм шиг санагдчихсэн. Тэгээд яг киногоо үзсний дараа бол үнэхээр гоё сайн Reed Richards байж чадсан шиг санагдсан. Ялангуяа Pedro Pascal жүжигч маань өөрөө introvert, тэгээд ийм anxiety өндөртэй хүн, яг тэрийгээ яг Reed Richards-ийн дүрээр гоё харуулж чадсан шиг санагдсан. Pedro Pascal жүжигч яг ийм өөрөөрөө тухайн дүрээ ингээд дамжуулж чаддаг, өөрийнхөө өнцгөөс гэх юм одоо яг кинон дээр Mr. Fantastic маань бол энэ ертөнцийн хамгийн ухаантай хүн. Тэгээд энэ ертөнцийн одоо хамгийн хүчтэй супер гэр бүлийн лидер. Тэгээд өөр дээр нь бүх дэлхийн ингээд хариуцлага байгааг их хүн дээр одоо тусгаж авч байгааг үнэхээр сайн харуулж чадсан. Тэгээд ганц сэтгэл дундуур байгаа юм бол бид нар нэг их хүчийн олон хараагүй. Ялангуяа кино маань ерөөхдөө акшн их цөөхөн байсан. Тийм ч учраас яг бид Mr. Fantastic-ийн одоо тэр сундаг хүч чадлыг нэх олон харж чадаагүй. Гэхдээ харсан цөөхөн хэдэн син дээрээ бол CGI сайн харагдаж байсан. CGI гэснээс кино маань ерөөхдөө CGI бол яг aesthetic design-та, тэгээд харагдах талаасаа ч гэсэн яг comic accurate талаасаа ч гэсэн бас
үнэхээр гоё CGI-тай байсан. New Canon-ы CGI яаж сайн болсон бэ гэдгийг Ben Grimm буюу Ting-ийн дүрийг сайн харах хэрэгтэй. Өмнөх 2 удаагийн live action дээр Ting яг comic accurate ерөөсөө байгаагүй. Яг энэхүү Canon дээр бол яг аль болох comic accurate байх гэж хичээсэн. Тэр нь ч гэсэн надад маш их таалагдсан. Тэгээд Ben Grimm-ийн Gentle Giant гэж ярьдэн шүү дээ. Тийм персоналитиг нь бас гоё харуулж ирсэн. Тэгээд Ben Grimm, Johnny Storm хоёрын хоорондоо модалцж байгаа, үг хаялцж байгаа. Тэгээд тэд нар бас маш гоё байсан. Johnny Storm энэхүү Canon дээр арай илүү гоё ухаалгаар харуулсан. Ер нь бол Fantastic Four дундаа Human Torch бол хамгийн comic relief, хамгийн immature жихэн hot head хүн байдаг. Тэр нь заримдаа зарим анимашн өмнөх live action дээр бидний мэд Chris Evans-ийн дэсэн Human Torch ч гэсэн айгүй ядаргаатай талтай байдаг. Энэ Canon дээр ч гэсэн байгаа. Гэхдээ бас яг тийм бүр хитрхи ядраатал тийм болоогүй, харин гоё хөгжилтэй бол байсан. Тэгээд энэ Canon дээр Johnny Storm-ийн жижиг юм subplot явж байгаа. Тэр нь төгсгөл нь надад бол таалагдаагүй. Johnny тийм subplot өгж байгаа нь бол таалагдсан. За харин манай сүүлийн гол дүр Sue Storm, тэгээд Vanessa Kirby жүжигчин би Canon үзэж байхдаа үнэхээр төсөлтөнтэй эмхтэй юмаа гэж биширж үзлээ. Тэгээд яг Sue Storm-ийн дүр маань хүртэл яг энэ дээр гаднаач биш дотроо хүртэл юм биширмэр гоё дүр байсан. Тэгээд Reed Richards science шинжлэх ухааны талдаа дэлхийд аюух өөрчлөлт авчирсан бол Sue Storm инх тайван улс хоорондын demilitarization буюу дэвсэгт хүчний юу юм бэ? Дэвсэгт хүчин багасгах дэлхийн их тайванг ерөөхдөө болоо Sue Storm авчирсан гэж энэ Canon дээр гарч байгаа. Тэр нь надад айгүй таалагдсан. Тэгээд ер нь Canon-ы туршид ч гэсэн акшн хэсэгтэр мэдээж Ben, Johnny хоёр хамгийн урд явдаг ч гэсэн яг Fantastic Four-ын хамгийн хүчтэй дүр нь бол Sue Storm гэдгийг энэ Canon дээр айгүй тодор харуулсан гэж бодож байна. Тэгээд Canon төгсгөл бас маш гоё emotional сценүүд байсан. Sue Storm, Reed Richards хоёрын харилцаа, relationship айгүй гоё үнэмшилтэй. Тэгээ Pedro Pascal-ийн нэр үнэхээр гоё хосууд шиг харагдаж чадсан. Тэр нь надад айгүй гоё байсан. За дараагийн эсрэг дүрүүд буюу Silver Surfer, Galactus хоёрын тухай ярив. Silver Surfer-ийн дүрд жүжигчин Julia Garner тоглосон. Ихэнх хүмүүс Silver Surfer-ыг өмнөх live action дээр гардаг эрэгтэй дүрээр нь мэдэн. Тэгээд комик дээр Shia LaBeouf гэдэг энэ нэмэгтэй Silver Surfer-ийн дүр бас байдаг. Энэхүү Canon дээр бид нэр Shia LaBeouf-ийн Silver Surfer-ыг харсан. Хүмүүс трейлер дээрээс CGI-н жоох муу харагдсан гэж нэлээд шүүмжилж байсан. Тэгээд би Canon дээр бол CGI дизайн бол үнэхээр гоё харагдаж байсан. Нэг акшн хэсэг дээр анхны яг дэлхий дээр ирдэг хэсэг дээр ч гэсэн яг бүтэн ингээд 360 ингээд тойруулаад харуулж байгаа тэр шот мат бол үнэхээр гоё харагдсан. Тэгээд яг зохиолын хувьд дүр маань нэх их нөлөөтэй байгаагүй. Johnny Storm-тай Silver Surfer-ийн холбогдож байгаа subplot байгаа. Тэгээд тэр нэг төгсгөл conclusion хэсэг нэг гоё байгаагүй. Canon төгсгөл нэг л удаа гарч ирж байгаа. Хангалттай ашиглаж чадсан гэж бол бодохгүй. Гэхдээ яг техникэл харагдах талаасаа бол үнэхээр гоё байж чадсан. Galactus-ийн дүрд Ralph Fiennes гэдэг жүжигчин тоглосон. Зарим Galactus-ийн хувьд үнэхээр таалагдсан надад. Яг comic accurate яг жүжигчний маань дуу бол яг Galactus-ийн дуу болоод яг гоё зөгцсөн юм шиг санагдсан. CGI үнэхээр нүсэр сүрдмээр гэдгийг үнэхээр сайн харуулж чадсан. Ялангуяа sound design үнэхээр гоё зөгцөж чадсан юм шиг санагдсан. Яг анхны Fantastic Four хөлөг дээр нь Galactus-ийн хөлөг дээр уулздаг хэсэг бол үнэхээр яг тийм menacing гэж ярьдэн шүү дээ. Force of Nature гэдэг шиг үнэхээр тийм сүрдмээр гоё харуулж чадсан. Canon дээр маань миний шүмжилмээр санагдсан хідэн зүйл гэвэл ганц хоёр
green screen жоохон bad green screen харагдсан. Гэтэ нэх олон удаа байгаагүй, нэг 2 3 удаа байсан шиг санагдаж байна. Гэтэ яг миний яг ихэнд дурдсан маш олон фэнүүдийн хүлээлт, маш олон нөхцөл байдлын дарамт те миний хүлээлт ч гэсэн байсан. Тэр бүгдэд хангалттай сайн хүрч чадсан гэж бодож байна. Тэгээд MCU дээр дахиад одоо spotlight-ыг авчирч чадсан. Үүнээс цааш яг юу болох нь сонирхол татж байна. Одоо Doomsday, Secret Wars гэдэг 2 том кино бидний хүлээж байгаа. Тэр хооронд бас мэдээж Spider-Man, Blade гэдэг хэд хэдэн зарлагдсан кино байгаа. Тэд дээр бас юу гарах вэ гэдгийг энэ кино амжилттай болсон учраас дараагийн кинонуудаа сонирхол татж чадсан. Би бол ер нь бол MCU-гаас ер нь залхаад эхэлсэн, ер нь үзэхээ болцсон байсан. Энэ кино ер нь бол миний хувьд MCU-г буцаад аварч чадсан гэж 100% хэлмээр байна. Бичлэгийнхаа төгсгөлд би Letterboxd дээр Fantastic Four чинь 5-аас 4 од өгье гэж бодож байна. Зүүн хүмүүс байвал доор коммент дээр сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай. Bye.